хамтдаа нэг сар амьдарч үзцгээе. Сайн бацхан уу? Би одоо болохоор өөрийнхөө одоо нэг bucket list-уудын нэг болох Европ улсад нэг сар амьдарч үзэх одоо яг тэрийгээ ингээд бэлдүүлэх гээд явж гин. Тэгээд мөн очингоо нэг сар байхдаа англи хэл сурна. Бичлэгээнуудад нэлийн идэвхтэй их ах. За одоо хамтдаа ачаага задлая. Орон жилийн давуугаа авчирсан байхгүй юу? Ороо засчлаа. Одоо бусад ачаануудаа задлж янзалчаад гарч урд март исэн. Март ороод өглөө идэж уух юмнууд ч юм уу тийм хөнгөн юмнуудаа авъя гэж бодож байна. Тэгээ энэ мөн дотроо хүртэл жимтэй гэсэн тасгал өглөө ч юм уу оройдоо ихэд үнэхээр гой санагдаж байна. Гой санагдаж. Тийм баха нөтөн болцсон байсан. Энэ пин саваас гарч энэ баг талнах болцсон. Миний хамгийн дуртай ампул байна. Энэ хоёр нүрний тос, энэ гурав бол заавал хэрэгтэй байдаг. Тэгээд нүдний тос байна. Энэ тал руугаа харахаар шампу, өсний одоо үдглийн маск. Тэгээд би энэ савнтай ингээд нойлоо төгжүүлчихлаа. Бусад ачаануудаа гаргаж янзлах хэрэгтэй. За өрөөгөө ачаануудаа бүгдийг гаргаад цэгцэлчлээ. Өрөөгөө танилцуулъя. За 0 маань ийм байна. За өстө хэрэгтэй гэсэн бүх юмнуудаас авчирсан. Тэгэхгүй бол бас нөгөө арьсандаа тохирохгүй юм хэрэглүүлээс болдоггүй болохоор ингээд хэрэгэлдэг бүх юм авчирлаа. Мөн нүүрний маск энтергээд тэнгүүтээ энэ талдаа болохоор ингээд усанд орох шампу, биеийн сав энтрээ тавиад нойд маань нэг иймэрхүү. За тэгээд үүд хэсэгтээ болохоор ингээд хувцснуудаа өлгөө тавьчлаа. Гадуур хувцаа. Гэхдээ энийг би нэг үлгүүр аваад тэнгүүтээ хувцсны шүүгийн дотроо байрлуулсан дээр юм шиг байна. Ингээд овоороо тахаар жоохон нүдэнд харагдахад хэцүү. Тэгээд доор болохоор ингээд гутлаа тавьчлаа. Энэ мөн доороос ийм хүүхэн 50 руудтай мэлээ. Энд бас юм хийж болохоор. За тэгээд энэ талд болохоор би энд ингээд мейкапныхаа паучийг тавьсан байна. Аксессуаринууд байна, өнөртэй ос байна, нүдний шил, үсний авчаар. Тэгээд энэ дотор болохоор миний үсний эндүүнүүд байгаа. Тэгээд мөн энд хичээлийнх дэвтэр болон педа ингээд тавьсан. За тэгээд хувцсны шүүгээ нь болохоор ийм байна. Хамгийн дээр нь малгай ороолтнуудаа тавиад тэгээд энд нь болохоор юм нэмхэн цамцнууд, доор нь зузаан цамцнуудаа тавиад тэгээд өмнөднүүд дотор хувцас энтергээд ингээд бүх юмудаа тавьчлаа. Яг л ингээд нэг сар амьдрахад бүр яг төхөөрөмжтэй. Ер нь нэг хүн байхад бол яг ингээд төхөөрөмжтэй цэвэрхэн газар санагдлаа. Тэгээд эндээ болохоор би сая хэлсэн гадуур уснуудаа үлгүүртүүлгөөд ингээд тавьчвал их цэвэрхэн болохоор санагдлаа. За нэг ингэж харагдаж байна миний өрөө. Энэ талаасаа ингэж хараа. Тийш аяллаар явах үедээ бол энийг бүр байнга авч явдаг. Энэ надад бүр амар хэрэгтэй байхгүй юу? Одоо ингээ харуул ингээ оролтуудын дотроо ингээ амар олон. Нөгөө нэг ийм хоёрхан байдаг, ингээ гурвалжин гурав болгодог зүгээр ингээд янз бүрээр ийшээ бас орж болно. Энэ нь мөн адил ингээд янз бүрээрээ гарч ирдэг. Одоо энд нь ингээд харж байгаа харуул. Ингээ хардаа ингээ айл улсад ингээ хэрэглэж болохын хүртэл ингээ бичсэн. Тэгээд энийг ингээд буулгахаар одоо ийм гарч ирж гин. Тийм зүгээр юм гурав. Тэгээд зүгээр юм ингийн. Тэнгүүтээ эндээ харангууд 3 USB оролттой, эндээ нэг C type-тай. Бүр амар хэрэгтэй. Би одоо болохоор энэ UK-ийг хэрэглэж байна. Тэгээд энийг залгаад ингээ уцаа цэнгэлэнгээ эндээс өөрийн холбоо цэнгэлчих жоо.
дээрээ бас ийм шүү гэт юм бэлээ. Энэ шүүгийн болохоор би одоохондоо яг энэлийн ашиглаж байна. Энд нь болохоор ингээл янз бүрийн ханаад, гиз өвдөх, тэгэл толгоо өвдөх гэдэг ингээд бүх юмнууд ингээд авчихсан. Энд болохоор миний ууж байгаа витаминууд ингээд байна. Энэ дотор мөн витамин, хоол шингээгч зэрэг юмудаа бүгдийг чирээд ирсэн. Яа ингээд орхич. Би маргааш сургууль руугаа явах байхгүй юу? Тийм болохоор одоо би энд ойрхон март байсан. Март ороод идэж уух юм аваад өнөөдөр амард юм уу гэж бодож байна. Гадаа ер нь бол жоохон бүрхэг бороотой. Ер нь 11 сардаас юм уу өвөлдөө ер нь бороо ороод тэгээ жоохон чиглэг уур амьсгалтай байдаг гинэ. Тэгээд ер нь зонтог байсан ч зонтогны хэрэггүй ингээд зонтог нь сахилх мэлхэнд ингээд амархан эвдэрчдэг гинүү. Одоо миний өрөө амар таалагдчихэв. Бодсны бодвол амар тийм том тэгээд цэвэрхэн гэрэл энэ оруулгууд нь хүртэл амар гоё гэрэлтүүлэгтэй. Тэгээд нэг тийм гоё дулаахан уур амьсгалтай тийм гоё өрөөнд орчлоо. Тэгээд хамтдаа 1 сар амьдарч үзцгээе. За одоо хамтдаа гарцгаая. Энэ ингээд миний байрлаж байгаа барилга байхгүй юу? Тэгээд яг энэ урдлт нь болохоор юу байгаа юм бэлээ? Март. Энд ингээ март байгаа юм бэлээ. Руу ороод ирлээ. Тэгээд эндээс хэрэгтэй юмнууд авнаа. Тэгээд ер нь зөндөө юмнууд авах шинжтэй. Энэс авах юм уу? За. Сая хэлсэн үлгүүр авсан, гэрэл авсан. Би ингээд саранхууд унтаж чаддгүй байхгүй юу? Тэгээд ер нь гэрэл авъя гэж яриад тавг авсан, өртүүлэгч лаа авсан. Өнөр нь амар гоё тийм цэвэрхэн тийм гоё өнөртэй. Нойлын цаас. Ер нь тэгэл хэрэглээний баахан юмнууд авлаа. Энэ ингээд өөртөө хоол хийж идэхээр юмнууд тань байна. Миний авсан хүнснүүд нэг иймэрхүү байна. Салат хийж идэхдээ хэрэглэхээр байцаа ингээд иймэрхүү юмнууд авсан. Одоо нэг хөнгөн салат хийж идчихэд амрыг даа гэж бодож байна. Миний бэлдсэн оройн хоол байна. За би одоо будам мудгаа арилгаад унтлаа. Өнөөдөр нэлээд урт өдөр болоод тэгээд амраад тэгээд маргаашнаас хичээлдээ явах байгаа. Баяртай. Маргааш уулзъя. Хоцорлоо намайг өнөөдөр тосож ам гэсэн юм маань жоохон төвчрээд байна гинэ. Тэгээд газ гарахгүй болоод болохгүй. Одоо таксин цуцсан явж байна. Thank you very much for your message. So I was wondering if funds missing one, get to a beautiful one. Things like Seoul and Dublin. Seoul is bigger. I was cold as a stone. Тийм гоё цэцгнүүд байна. €10 байна нэ. Вау. Dawson. Theater, Chambers of Power, and Facts. Бид нэр Klein Hill гэдэг газар руу явж байгаа. Тэр нэг юм өндөр нарийнхан тэр амир гинэ. Хүмүүс хийж үздэг газар гинэ. Замдаа явж байна. He's Josh Allen, young boy. Married. She never got married. Энэ наашаа ингээ алхаад ирсэн чинь амар өлсөд надад өдрөөс хоол идэх ямар ч цаг байгаагүй. Би тэгээд саянд ингээ харсан чинь чикентэй сэндвич ахаар нь юу ч гэсэн авчлаа. Тэгээд ийм blueberry smoothie ахаар авсан. Тэгээд эндээс дээшээгээ ахаад нэг 15 минут алхангууд нөгөө гоё газар нь байдаг гинэ. Тэгээд тийш явна. Энд хүмүүс нэлээд
илдэг тэгээд нүд тулгарх болгоод ингээ өдөөс нэгээд. Амартай. Одоо манан жоо арилаад харагдчихээн. Тэм гоё артай. Тара. За энэ сая ингээд амар их манантай байсан чинь манан байхгүй болсон. Ингэж харагдчихээн. Hi guys. Hi guys. Нэг тийм ажил амьдралаасаа ингээд холдоод тийм жоохон амарч байгаа юм шиг санагдчих. Ээжээ оюуна дүүнэраа хайртай шүү гэхгүй орилмоор л гэдэг. Гадуур явж одоо гэртээ хийж гин. Өнөөдөр хичээлийн эхний өдөр байсан. Тэг би жоохон хоцорсон ч гэсэн зүгээр хичээлдээ ороод амжицсан. Тэг өнөөдөр болохоор эхний өдрөө дөнгөж ороод тийм ярианы шалгалт өгсөн. Шалгалт гэж нэг тест маягийн өгсөн. Тэгээ тэр нь одоо би яг ямар левелд байгааг тодорхойлоод тэгээ тэр ангид нь одоо левелд нь тохирсон ангид нь оруулж хичээлээ заад юм байна. Тэгээд би өнөөдөр болохоор ер нь дунд шатн юм шиг байна лээ. Тийм тэгээд эхний хичээл бол надад үнэхээр таалагдсан. Багш нь бол үнэхээр ийлдэг. Тэгээд хүүхэд олгонтойгоо тулж харьцаж байгаа юм шиг санагдаад. Тэгээд би уг нь эхлээл амар айгаал одоо ингээл юм нь ойлгохгүй одоо бүр яана гэд бодсон чи айл болох ингээд им ойлгохдохоор яг тэр шатанд тэр одоо ямар левелийн хүүхдүүд байгаа тэдэрт нь яг тааруулж ингэж яг ойлгохдохоор ярьдсан мэлээ. Тэгээд эхний хичээл бол надад үнэхээр гоё таалагдаад тэгээ тэрний дараа хоёр дахь хичээл нь өгсөрч орсон. Тэр нь болохоор ярианы хичээл байсан. Тэгээд ийм маш олон гоё сэдвээр ингээд янз бүрийн нөхцөл байдалд ингэж оруулаад гоё зүйлсүүд ингээ ярьсан. Тэгээд надад бас ярианы анги нь бас таалагдсан. Тэгээд тэрний дараа шууд үргэлжлээд сая би үзүүлсэн тийм далаатай тийм газар руу явсан. Гэхдээ тэр жоохон хоол юм байна лээ. Хэрвээ энэ луу нь явж үзэх чам хүмүүс байх юм бол жоохон хүлдээвтэйхэн гуталж юм өмсөд явахгүй бол би жоохон гатуултай гутал өмссөн. Тэгээд жоохон алхсан. Тэрнээс бусдаар бол өнөөдөр нэлийн гоё үр бүтээлтэй өдөр болж өнгөрлөө. Одоо жоохон амарч агаад гарч өстө тухтай хоол идье гэж бодож байна. Одоо болохоор хоол идэх гээд явж байна. Нэг харах хүмүүс нь юу юм бэ? Гэлэн төхөөгөө халах юм байна. Энд таасны газар онгоч байна. За энэ ийм гоё шүлтэй олцгиаллаа. Сайхан унтаж амрын хоол идсэн чинь бүр гоё сэтгэл санаа гоё болоод тэгээд амар ажиглалтай буцаж байна. Ер нь хоолоосоо идэж явах хэрэгтэй биш үү хүмүүсээ. За би одоо унтах гад бэлэн болчлоо. Баяртай. За гадаа болохоор ингэж харагдаж байна. Гэтэ энд нэлийн өдөр богино юм байлээ. Нар нэлийн орой мандаж эрт жаргадаг. Би одоо хатаа бэлдэж байна. Тэгээд хамтдаа явцгаая. Би амар том зүгтэй. Пресас ирсэн. Шоколад нэ.
За одоо энэ кофе шоп руу орох гэж байна. Би өдрийн хоол идэхэд гой газар ороод ирлээ. Энэ болохоор маань сургуультай нэг 10 минут талхаад юм уу байдаг. Би доор нь хаягийг нь оруулчих. Энэ breakfast-ыг захиад чинь. Can I get this please? And with water. That's all. Thank you. Хоол ингэж гарч ийн. Англиг болохоор ингэж яг юм англи хэл ашигладаг улсад нь бол юусоо ашиглаж үзээгүй. 10 жилдээ сурч ирсэн тэрүүгээр явж агаад тэнгүүтээ тийм Тайланд өөр нэг тийм тийш аялаар явахдаа англиар ингэж хальт муулт ярьдаг байсан болохоос яг ингэж төвлөрч ингэж англиар ингэж ярьж үзэж байгаагүй. Тэгээ надад бүх юм маш шинэлэг байгаа. Энэ газар, хүмүүс, тэгээд маш олон соёл тэг бүгд надад маш гоё байгаа. Эхний өдрөө яг ингэж яг нэг ойлгохгүй яг юу яг ингээд яг хаана юу ичвэл гэдэг тийм бодол. Тэгээд дараа нь болохоор ингээд аяанда чих маань онгоогоод ирд юм лээ. Та нар згсэхлээр амар санаа зовж магадгүй би уусаа юм ч ойлгохгүй би одоо тэнд ингээд хэцүү байхаа гэж бодож магадгүй. Уусаа тийм бүх шалтгаан гэж хэлмээр байна. 맛있다. 너무 예쁜 거 아니야? Энд болохоор ер нь бол зураг их авдаг. Тэр спотынх нь нэг гинэ. Ер нь энд хөвчлэн хүмүүс аялаар ирж байгаа хүмүүс ч бай. Энд бэмдэгдэг хүмүүс эндээ өөрсдөө их зураг авдаг гэж юм. Ингэж харагдаж байна. Вау. Ямар гоё өнгөтэй харагдیں۔ Энд манай сургуультай ер нь ойрхон нэг алхаад 15 минутын зайтай National Gallery Ireland гэдэг газар. За одоо энэ галерей үзэхээр ирчлээ. Энэ үнгүү галерей гинэ. Тэгээд доторх нь их гоё гэж хийж байна. Вау. Ямар гоё юм бэ? болохоор Япон олны газар орж ирлээ. Япон ол идэх гээд ийм гоё орчинтай газар байна. Тийм байна. Сүшим шиг хэмтэйгээ юм шиг. Энэс нэг. За одоо ийм ол идэх чинь хачаа гэдэг юм бол амар хөвгөн юм шиг. Энэ бүр амар гоё санагдав. Энэ юутай авал гоё юм шиг зураг хэрлэн тохиотой. Хоёр ингээд өнөөдөр Prey гэдэг газар руу ирлээ. Бүрстэ амар гоё газар байна. Тийм. Бид хоёр тэнд очиж одоо зураг авах гэж байна.
За одоо энэ болохоор пицца гоё гардаг гэд ийшээ орох гэж байна. Хүмүүс өдөр амралтын өдөр болохоор ингэж Thank you. За хоёрын хоол гараад ирлээ. Би өнөөдөр гадуур явж агаад тэгээд сая гэртээ орж ирлээ. Одоо л нэг юм игэн хаана нэрч юу яач юу гэдгийг нэг одоо л мэдэрч эхэлж байгаа шиг байна. Өчигдөр бол нэр үнэхээр ингээд хаана юу игээд яваад байгаа юусаа мэдээгүй. Тэгээ өнөөдөр автобусанд хүртэл сууж аваад хаашаа явах юм бол сургууль байгаа юм байна ч юм уу иймэрхүү юмдаа бүгдийг мэдэж авлаа. Тэгээд ер нь бол би ер нь нэг сарын хугацаанд байвал бас нэлээд олон юм сурах юм шиг санагдсан. Багш нар бол маш нээлттэй, ер нь ярихгүй хүнийг хүртэл ингэж яриулдаг төрлийн тиймэрхүү багш нар байсан. Надад тэр нь ч гэсэн үнэхээр таадагдсан. Зарим нэг хүмүүс амар ичимхий ч юм уу юм ярьдаггүй, эсвэл юм зөөлхөө олоотой ч юм уу тиймэрхүү байвал ингээд аль болох яриулахыг хичээд юм билээ. Тэр нь таалагдсан. Тэгээ хичээлийн үед бол багш нар маш сайн хичээлээ заадаг. Тэгээд мөн ойлгомжтой заадаг. Ойлгохгүй байвал тэрийг бүр ингэж ойлгуулах гэж хичээдэг. Тэр нь надад үнэхээр таалагдсан. Би болохоор англи хэлээр ингээ ярих тал дээрээ жоох асуудалтай байдаг болохоор тэрийгээ сайжруулах зорилгоор ирсэн байгаа. Тэг яг энэ чигээрээ ингээ тууштай явах юм бол миний англи хэл маш сайжрах юм шиг санагдлаа. Тэгээд мөн би угаасаа өглөө 9-өөс эхлээд 12:45 хүртэл хичээлтэй байжгаад тэнгүүтээ 12:45-аас 1:45 хүртэл ахиад ярины давхар хичээлтэй ингээд ийм шахуу хичээл хийж байгаа. Яг тэр надад зөвхөн 1 сарын хугацаа байгаа учраас тэгээд ер нь бол амар дажгүй санагдаж байна. За тэгээд Солонгост ч гэсэн ингээд сурдаг хүмүүс байх юм бол 3 сарын амралт гэж байдаг шүү дээ. 3 сар хичээлээд 3 сар амардаг. Тэр аль нэг амралтынхаа өдрийг улирлын амралтыг сонгоод тэгээд 1 сар ингээд гадаадд ирээд англиээ сайжруулах бол надад үнэхээр байж болох хамгийн гоё боломж юм болов гэж би бодлоо. Ирсэн өдрөөс хойш 2 хоногийн хугацаа бол надад маш шинэлэг, бүх юм маш гоё санагдсан. Надад бүх юм шинэлэг байгаа болохоор нөхөн ядарснаа мэдхгүй тэгэд ингээд амар их явд юм байна. Одоо нэг тийм жоохон нойр хурж ядарч эхэлж байна. Эхний дооног болохоор нойрч хүрэхгүй яг л хүн байгаагүй орчиндөө ингээд шинээр ирэхээр бүх юм ингээд ямар байх бол гэдэг нэг тийм одоо санаа зовлт тэгээд бас догдлолт иймэрхүү юм давцгаараа нойр хүрдэг юм билээ. Тэг би эхний өдрөө олдоо унтах баг унтаагүй тэг хичээлдээ явсан. Тийм өнөөдөр болохоор сайн унтах юм шиг байна. Одоо л жинхэнэ ядарч байгаагаа мэдэрч байна. Тэг энд байх миний хугацаа, тэгээд энд юу хийж байгаа, англи хэл нь хэр сайжирч байгаа, тэгээд ийшээ хаагаар явж байгааг сонирхож байвал дараагийн бичлэгийг хүртэл хүлээгээрэй. Тэгээд бичлэг таалагдсан бол лайк, subscribe дарахаа мартаа. Bye bye.